Шүүжийн гэнэт гарч ирж харахыг амархан ялдаг. Шүүжийн түргэн уурладаг зангаас болж асуудалд орлоо. Тэр амархан ялалтыг авсандаа гайхсангүй. Учир нь эдгээр амьтад зүгээр л нэг том холгонууд байсан учраас. Капитан Гон түүнийг хараад ихэд зочив. Гэхдээ удалгүй тайвширлаа. Тэр хэн нэгэн хүн өөрийнх нь тулдааны талбайд өөрийнх нь хүсэлтэд орж ирнэ гэж бодоогүй байсан юм. Гэхдээ хэрвээ шүүжийн үхэл хүсэж байгаа бол тэр түүнд өгч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэр ингэж хэлмэгт том хаалгууд нэгдэж доторх хулгуунууд зүхтах гэж бие биендээ гიშгэлдэж эхлэв. Шүүжийн тэднийг айлгах гэж ширтээд нэг гараа халаасандаа хийсэн чигээрээ аврах том хулгуунуудыг аримтай тултахад бэлэн байжээ. Шүүжийн хулгуунуудтай тултаж байх хооронд Ша, Мяо, Тю нар хоёр ахыхаа хоолонд болсон болтыг авч байв. Ах нар нь талархлаа илэрхийлсэн ч охин тэдэнд үнэндээ шүүжийн та нарыг аварсан шүү дээ гэж хэлв. Тэр үедээ давхарт усанд орсон нэгэн алуурчин тулааныг үл тоомсорлон харж байлаа. Түүний ард цагаан нөмрөгтэй нэгэн нэр зогсож байлаа. Тэр эрдэмтэн бололтой. Сайн тэр эмэгтэй шүүжийн чинь өмнө хийсэн онцгой судалгааны хүн мөн үү гэж асуухад тэр тийм ээ шүүжийн бол маш сайн гентэй хүн. Түүний генийг ашиглавал бид Doomsday генийг асуудлыг шийдэж чадаж магадгүй гэж хэлдэг. Хэрвээ тэгж чадвал тэд шинэ технологиор хийсэн хулгуунуудыг өмнөхөөс илүү том, илүү догшин болгож чадна гэж хэлдэг. Шүүжийн хулгуунуудыг анхааралтай ширтэж хоёр тал нь аль аль нь дайрахад бэлэн байдаг. Шэнистийг шүүжинээс их зүйл хүлээж байсан ч хэрвээ тэр энд өвхөл туршилтын хүн байх тохирохгүй гэсэн үг хэлдэг. Шүүжийн цанг алдалгүй том хулгуунуудыг хормхон зурт амархан устгаж найзууд нь гайхав. Энэ үнэхээр шүүжийн мөн үү гэж бүр бодлоо. Гэхдээ тэр хулгуунуудаас нэг нь кристалл гарч ирсэнгүй. Тэгэхээр түүний цорынгаас найдвар бол Red King байлаа. Хулганы хаан. Гэтэл гинэт чанга яригчаар Шэнистийн дуу гарч шүүжийн бол миний туршилтанд хэрэгтэй хүн амьд эсвэл үхсэн бай хамаагүй надад авчир гэж тушаадаг. Капитан Го бол Тэнийн хоёр түүнийг дагаж ажилдаг нь тодорхой харагдана. Капитан Го шүүжээнийг барьж өгөхдөө маш их баяртай байлаа. Шүмяо намуухан дугаар Дэнаг хурдан надтай хамт зогт одоо явж чадахгүй бол дараа оройтно гэж анхааруулдаг. Гэвч тэр би шүүжээнийг байгаа цагт явахгүй гэж хариулдаг. Капитан Го шоолн чи фейл тимийн ахлагч шүүжийн хоёр ах トゥ ус гэдгийг би мэднэ. Тэгвэл одоо яах вэ? Ах トゥ угийнхын талд орох уу эсвэл чамайг аварсан хүнийг дагах уу гэж асуулаа. Шүүжийн түүний яриг тоосонгүй харин Тэнэг юу болоод байна? Яагаад ийм эмх замбраагүй зүйл болчих вэ гэж хэлдэг. Та Тян хэлэхдээ дээр байгаа хүн бол Лэн Хуан. Тэр бол яг дэлхийн сүүлийн ихэнх үед нэгэн хүчтэй болгодог юм бүтээсэн. Тэрний ачаар энд их сургууль дээр бүхнийг захирч чадсан юм. Гэхдээ юу ч үнэгүй биш. Тэр эмийг хэрэглэгчийн амийг хүчээр сорж авдаг. Хэрвээ эмээ уух болвол тэд бусдаас ч сул дорой болдог. Тиймээс тэрний үгээр л бүгд хөдөлдөг юм гэж хэлв. Шэнистийн юу ч болоогүй шүүжээнийг тэднийг аврал гэж бодож байлаа. Тэр эмэнд донтсон хүмүүсийг аварч чадна. Гэхдээ Тинүү түүнийг дагах ёстой байдаг. Тинүү ах руугаа хараад надад өөр сонголт алга гэж хэлв. Капитан Го инээд алдах хоёр ах нь хоорондоо муудалцаж байгаараа дуулан урамшин шүүжээнд рүү дайрлаа. Гэхдээ тэр зочхоос өмнө Тин өсрөн очоод Капитан Гогийн хүчтэй өшөөлгөж хол шидэв. Капитан Го түүнийг ийм хурдан дайрна гэж бодоогүй тулд хол нисч унсан юм. Тэр уурлан ахирч түүй цамцаа тайлан хөтлөө тулдах болно гэж байртай зогсож байлаа. Тинүү том эрд хэлэхдээ би Шэнистэд дагахгүй. Тэр бидний хүчтэй болох биш хянах гэж юм өгдөг. Би өөрийн амийг ашиглуулмааргүй байна. Би өөрийгөө хүнд ашиглуулмааргүй байна. Хэрвээ өөхөх ёстой бол энд үхье гэж зоригтой найрахгүй хэлнэ. Гэхдээ хүнд ч ахыг минь гар хүрх эсгүй гэж хэлв. Шүүжийн ах руугаа нэмсэглээд түүнийг урдынх шигээ зоригтой сайн хүн байгааг нь ойлгов. Тинүү Капитан Го руу гүйж очиж тулалдав. Капитан Го чи өөхөх гэж байгаа юм бол бүгдээрээ хамт үхье гэж ууртай хашгирна. Тинүү хүчтэй зөвхөлтөйг өгч чадсан Капитан Го гинэд нууц зэвсгээ гарав. Учир нь Сэнс түнд илүү хүчтэй юм өгсөн байжээ. Тэрний өөх мах нь хамгаалалт болж бараг гэмтвэхгүй болчихдог. Капитан Го хоёр том төмөр зэвсгийг өргөөд Тинүү рүү толгой руу зохих гэж оролдов. Тинүү арай хийж барьж авч чадсан ч нунаас нь тусгойж Капитан Го зэвсгийг давчлуур дарахад цахилгаан гүйдэл гарч Тинүү цахилгаан цохиулан бараг ухаан алдах шахлаа. Гэтэл яг тэр мөчид шүүжийн ахтай туслахаар ухсан юм.
Тэр хоёр төмөр зэвсгийг хөлөөрөө өшөөлөн капитан Говийн гараас унгав. Тэр зэвсгүүд капитан Год өөрт нь зохилт өгч захилгаанаар зохиулахад тэр газар унж күдгийн унлаа. Ингэж шүүжин ахтаа тусалж ахыгаа авардаг. Шэнэст шүүжэний хараад энэ хүү бол төгс хүн юм байна гэж бодлоо. Тэр бүх нөөц судалгаагаа хүн төрөлхтний төгс амтан болохын төлөө зарцуулсан. Шүүжин тэдний туршилтаас илүү хүчтэй байхад нь маш их бүр гайхаж баярлдаг. Шэнэстийн шүүжин надтай нэг чи дэлхийг анхны төгс хүн болно гэж хэлв. Гэхдээ шүүжин мэдээж байлаа. Шэнэст төгс хүн гэж хэлэхдээ үнэндээ хүн хулгана гэсэн үг байсан юм. Тэр хулгануудын генийг ашиглан үнийг гентэй хойлох гэж байгаа. Ингэснээр тэр хархан хүн буюу хулган хүмүүсийн айран бий болгож дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй байсан юм. Тэгвэл тэрэнд энэ сүрэл деважин болох байлаа. Гэв шүүжин дотроо нээсгэлэн энэ бол хамгийн тэнэг санаа гэж бодлоо. Шүүжин Шэнэстийн саналд шууд үгүй гэж хэлв. Лэ Лам хүнд гомдсонгүй, харин энэ хүү миний төгс хүн хийх төсөл ямар гайхалтай болохыг ойлгохгүй байна гэж бодлоо. Тэр шүүжинийг өөрийн саналыг хэр сайн болохыг нь харуулахын тулд шууд үйлдэл хийв. Гэтэл цонхоор нэг буудагч шүүжин рүү буудав. Шүүжин хурдан хөдлөн тайвшруулах сумыг зайлсхийж бултаж чаддаг. Капитан Гогийн цээжинд сум нь онцдог. Тэгтэл капитан Гог энэд аимшигтай аратан болж хувирж эхэлнэ. Түүний бие махбод бүр цахилгаан зэвсгүүдэнд хүртэл биед нь шингэж орлоо. Капитан Гог өмнөх сумаа бүх байсан тул биеийн өөх нь хүчтэй зохилтын зөвшөрлөж чадвартай байсан. Харин одоо түүний 3 дугаар төвшин нэм тарьсан болохоор бүрч хүчтэй болж ямар ч шарх авсан тэр даруй идэрч чаддаг болчихдог. Гэв шүүжин үүнийг тоосонгүй Шэнэст рүү дунд хуруу гаргаж энэ чинь тэнэг санаа гэж дохио үзүүлв. Түүний хувьд энэ бол бүх зүйлийг авар гараатан болгох шалтгаан төдийл байсан юм. Ли Юн уурлаж капитан Гог шүүжинийг ал дараа нь түүний генийг авна гэж ууртаа хэлдэг. Капитан Гог ойрлон шүүжин рүү дайрлаа. Гэхдээ шүүжин түүнийг яг цагт нь барьж аваад гараа капитан Гогийн толгой руу турш дотроос нь цахилгаантай зэвсгээ батарейг сугалж авдаг. Тэр батарейг капитан Гогийн нүр рүү шахаж хийтэл батарей нь дэлбэрч том дэлбэрэлт болов. Гэхдээ капитан Гог үүний шин чадварыг түүний тэр дор нь эдгэж аимшигтай царай муутай болж дахин бослоо. Шүүжин бухимдан ингэж идгээд байвал дуусахгүй юм байна гэж бодоод дайрлаа. Тэр маш хүчтэй цохилт өгч капитан Гогийн газар цөмрүүлв. Дараа нь хурдан хөдөлж тоос шороо босгох нүднээс далд байдалд орж бүх хүчээрээ цохилт өгөв. Учир нь дэлхийд хүн хүчтэй чадвартай гэдгийг мэддэг хүн цөөн байдаг тул шүүжин хүчээр нууцлах хэрэгтэй байлаа. Тиймээс тэр тоос утааг ашиглан өөрийн нууцлав. Гэвч ямар ч хүчтэй байлаа капитан Гог шархаа тэр дор нь эдгэж байсан юм. Гэв шүүжин Шэнэстийн судалгаа нь үнэхээр хүчтэй болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Fortunate шүүжиний Space Power дотор зөвхөн хоол хүнс бас ямар ч том зүйлс байлаа. Хэдэн тонны бетон төмөр тэр хүчээ ашиглан тэдгээрийг гаргаж иж капитан Гогийн бүр мөсөн дарж алхаар шийддэг. Гинэд асар их дуу гарч гаднаас харж байсан хүмүүс бүгд зочирдсан юм. Тоос шороо дарагдаж юмс дод харагдахад шүүжин цэмэд балгасын овоон дээр сууж байлаа. Харин доор нь капитан Гог бүх хог чулуун дор дарагдаж өгчихсэн байдаг. Лэ хүн үүнийг хараад маш их сандарлаа. Тэр одоо шүүжиний хэн байх нь хамаагүй. Гагцгүй надад уур хүргэсэн энэ залуу ямар ч оршуулгахгүйгээр би алах болно гэж шийддэг. Тэр тушаал өгөө бүх торнууд дээш рүү өгдөж мянган хулгунууд шүүжин рүү дайрахад бэлдэв. Гэхдээ шүүжин айсангүй, харин ч энэ бүгдийг нэг дор устгандаа гэж тогтолж байв. Бусад хүмүүс эргэж харахад бүгдийг нь хулгунууд хүмүүсийг хүрээлчихсэн байдаг. Эдгээр нь өмнөх лабораторид аваачсан хүмүүс байсан бөгөөд Лэ хүн тэднийг хулган болгож хувиргасан байдаг. Тун аимшигтай туршилт. Тэд одоо түүнд сохроор захирагддаг харахууд болжээ. Гэхдээ шүүжин эдгээр жижигэн дайснуудтай цаг өрхийг хүссэнгүй. Учир нь түүний жинхэнэ зорилго бол Шэнэстийн буюу Лэ хүнийг байлаа. Хэвээ тэр түүнийг зогсоохгүй бол эдгээр мутант хулгунууд хизээж дуусахгүй. Тиймээс шүүжин түр хугацаанд найзуудыгаа орхин Лю Фэнийг устгахаар шийдэв. Даана шүүжиний үгийг санав. Чи миний хажууд байхыг хүсвэл өөрийн үн цэнтэй байх ёстой гэдгээ батал гэж хэлж байсан. Тийм өөрөөрөө чадна гэж өөртөө шийдэн. Шүүжин битгий санаа зов. Би эднийг барьж чадна гэж хэлв. Шүүжин тиймд хэрвээ чи чадахгүй бол надад чанга дугаар хашгираарай гэж хэлдэг. Шүүжин яваад өгмөгцэн Даана удирдлага авч удирдах эхэлнэ. Түүний хүрээсэн маш олон хулган байсан ч одоо айх завгүй. Тэр оюун ухаанаараа хулгнуудын хөдөлгөөнийг нь удирдах зогсоох гэж оролдоно. Хооронд хулгнууд хүмүүсийг устгахыг тэмцэлдэж байлаа хооронд. Харин дээр давхар Лэ хүн бүхнийг харж байв. Тэр Даана болон түүний хамт тулдаж байгаа хүмүүсийг урагч гэж бодсон ч удалгүй хулган хүмүүсийн хоол болно гэж ээдэг.
Түүнийг туслах шүүжээний хамгаалагч нарыг дарж Мисс Юн гэдэг хүнийг өрөөнд орж ирсэн байна гэж мэдэгдэв. Ле хүн тэр нэрийг сонсоод зочив. Энэ өрөө түүнд маш чухал байсан тул тэр цагаан халаадаа тайлан надад Doomsday генийг тарьж ууртай хэлнэ. Тэгвэл энэ ген докторгүй маш аюултай гэж анхаарсан ч Ле хүн надад хамаагүй би өөрөө шүүжээнийг устгах гэж хэлдэг. Тэр үе шүүжээ Мисс Юны өрөөнд орж ирээд доктор нь олон шилэн сав харав. Савнууд дүүрэн хар арьстай аимшигтай төрхтэй бүтлгүй туршилтууд байлаа. Гэвч нэг сав нь түүний анхаарлыг татсан зүйл байв. Шар ногоон шингэн дотор бололт нэг эмэгтэй хөвж байв. Тэр эмэгтэй бол юу юм шүүжээний сүрэл болохоос өмнө бааранд дуусдаг таарсан эмэгтэй байж таарна. Тэр ямар нэгэн байдлаар амьд үлджээ. Магадгүй шүүжээний өмнөх зөвлөгөөнөөс болж гэхдээ шүүжээ түүнийг ийм газар дахин харна гэж огт бодсонгүй. Тэр туршилтын тулаа болчихсон байв. Гэсэн ч одоо бодох завгүй учир дараагийн тэмцлээ хүлээгээд яахаа бодож зогсноо. Парта 12-ын хүрээ дуусч, тэгээд дараагийн партийг хүсэж байгаа бол хүсэж байна хичээд залхамнуудны хэв өсвчээрээ.